За нэг хоёрын гурав ихтэй байна. Е! Самбацхан энэ зоогийн викли шоу гэдэг бас байна. Натав доороо баярлаа. Йоо хотоо. Үгүй би яг нэг удаа ингэж дүүлж орилж байгаад унгаж ийсэн шүү дээ. За. За ихтэй байна. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий өнцгчээр Апу оролцож байна. Баярлалаа. Хамгийн шилдэг шар хайраг бол үйлдвэрээсээ гарсан шинэхэн шар хайраг гэдэг юм шүү. Тэгээд шар хайргийг шинээр нугаараа үндснийхээ үйлдвэрлэлийн шинэ шар хайргуудыг хэрэгжилж байгаараа Fresher нь гол манайхаа. Баярлалаа. Энэ 7 хоногт маш за би бүр энэ 7 хоногийн мэдээнүүдийг бол үнэхээр барахгүй юм байна манайхаа. Бүр арай л олон юм явлаа. Тэгээд бүгдийг нь биш тэ хамгийн чухлын та бүхэнд хүрэх гэж хичээх болно. За энэ 7 хоногоос бол улс төр халж эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт шууд гарч ирээд зодлох гэсэн чинь ер нь шууд гарч ирээд зодлох бэлэн болчиход байна. За тэгээд ямар юм болсныг бүгдээрээ хамтдаа үзцгээе. За намайг оюутан байхад одоо ийм юм байдаг гэсэн бол өстой айгүй гоё байх байж. Тэгээд энэ хизээний мэдээг нь бол мэдэхгүй. Нэг ийм сонирхолтой мэдээ явсан байна. Тэгээ энэ мэдээг бүгдээр харцгаая. Нэг лекцийн хичээлд суухад 1 цаг 30 минутын лекц 6-аас 9,000 төгрөгийн ханшаар сууж өгдөг. За мөн одоо тухайн лекцийн тэмдэглэлийг бичвэл энд 3-аас 6,000 төгрөг нэмэгддэг байна. За ийхүү оюутнуудын дунд хичээлдээ сууж амжихгүй байгаа тохиолдолд лекцэндээ өөр хүн мөнгөөр суулгадаг тохиолдлууд гарч байна. Сайн байна уу? Лекцэнд сууж өгөх үү? Лекцэнд суунаа. Маргааш 2:10-ийн хичээлд. Хэдэн төгрөг? Нэг лекц 9,000 төгрөгөөр суугаад хэрвээ тэмдэглүүлнэ гэвэл 5,000 төгрөг нэмэгдлээ. Маргааш боломжтой юу те? Тийм маргааш боломжтой. Маргааш ярьчих болно. Зөвхөн өнөөдөр мөнгө олж байна. Маргааш 2:10-ийн хичээлээ амжих уу? Амжин. Хэдэн төгрөг юм бол? 99,000 тэгээд тэмдэглэл хөтлөх юм бол 3,000. 99,000 гэж. Ер нь 13,000 төгрөг юм байна тий. Тэгээд бас л шинэлэг санаа шүү дээ. Нөгөө дуудлагын бие үнэлэгч залуу гэдэг шиг тий. Дуудлагын хичээлд суугч гэдэг ийм гоё шинэ бизнес орчин үед бий болсон юм байна. Тэгээд бас маш олон залуучууд орж байгаа шүү. Тэгээ би бол ингэж бодлоо. Зүгээр ингээд их сургууль сурахгүйгээр зүгээр ингээд сурч болох юм шүү те. Янз бүр 9 шидийн ангаахынч мэдлэгтэй болоо те. Математикч мэдлэгтэй болоо, физикч мэдлэгтэй дээрээс нь мөнгө гэж. Эч одоо төлбөр төлөөд ямар ч шаардлагагүй байна шүү те. За би зөвхөн ангаахын хичээлүүдээр сууж байгаа шүү. Угээл ингээд ангаах сурч байгаа шүү те. Энэ бол айгүй гоё юм. Тэгээд хаана асуудал байна? Тэнцээ бизнес энтерпренеурууд ажиллаж идэг. Тэгээд бас шинэ ийм бизнес гарцсан байгаа юм байна шүү манайхаа. Сонирхолтой. Хамгийн шилдэг шар хайраг гэдэг нь шүү дээ тий. Яг үйлдвэрээсээ дөнгөж гарсан шар хайраг бол хамгийн шилдэг шар хайраг гэдэг шүү. Тэгээд ерөн шар хайргийг Fresher нугаараа. Тэгээд Монголд бол хамгийн фреш байгаа шар хайраг бол Монголд үйлдвэрлэсэн тэр шар хайраг гэдэг юм байна. Тэгээд бүгдээрээ cheers. Амар гоё фреш байна. Тэгээд Монголд үйлдвэрлэсэн шар хайргаа уцгай манайхаа. Баярлалаа. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шар хайраг халуун өдөр тис хүтнэ.
Азийн номер 1 юм аягт баригддаггүй залуусын сонголт. Бусад бие ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчиж авдаг гэдэг. Хансаа зөөлөн амт. Монгол премиум шарэ. Хамгийн шилдэг бие юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь хамгийн шилдэг. Always fresh. За энэ 7 хоног эхлээл шууд улсын хурал дээр бөмбөг тесэрсэн. За тэр бөмбөгийг харцгаа. Ямар бөмбөг тесэрсэн вэ? Үндэсний баялагын сангаа иргэддээ авчи 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан батлага ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог тэр төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэн. Тэгвэл адилхан ярина. Тэгэхээр бүгдээрээ л яриад явъя. 39 стратегийн ордыг ярихаар бүгд энийг ярьж байна. 5 толгойн бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их 80 төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Ийм орд штэ. Улаанбаатараас нэгэн цаг яваад очдог. Тэр орд 250 сая доллараар 4 гадаадын иргэн зарагцаа. Хонконгийн сайт дээр байна. Офшороор дамжуулаад. Энийг хилцэх юм уу? Эсвэл ялгаж аваад хилцээр их юм уу? Тэгвэл 39 стратегийн орд дээр адилхан хилцээр хий. Тийм учраас би бүх ард түмнээ сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байна. За ингээл өстой амар болсон ингээл Батулгын талаар яригдаал. За ингээд яг ингээд хэлсэн чи одоо танхимынх нь кабинетийнх нь бас нэг сайд ус жоохон эсрүүцж шүү. Бид нар одоо өнгөрсөн хугацааны буруутгалыг нэгнлүүгээ чихээл жишээлбэл сая учрал алдаа гаргаж ийн. Батулга ерөнхийлөгч бол хөдөөгөр яваад энэ баялагын сан хэрхэн амьлуулах тухай хилцүүлэг хийж байгаа штэ. Гэтэл тэрийг улс төржүүлээл бүгдэнд нь хамаатай энэ төр гэл ингээ Монголыг хуваадаг, дайсагнуулдаг энэ юмаа бол болох хэрэгтэй аль төвшөндөө. Үгүй манайхаа энэ Батулга ерөнхийлөгч биш шүү манайхаа. Бай хүмүүсээс ингээл Батулга ерөнхийлөгч гэдэг юм. Sorry no наад хүн чи одоо зүгээр л улсын хурлын гишүүн. Тэгээд ер нь улсын хурлын хуралдаач барах суухгүй байх шүү гэл харагдан лээ тий. Тэгэхээр ерөөсөө гишүүн биш шүү. За ингээл ерөөсөө ингээл боо юм бас тэр өдөр чи ингээл хэвлэл мэдээ юу вэ нөгөө эх оронччин гадныханд ихэр ноон зарцсан юм уу гэдээ боо юм болсон. За дээрэс нь улсын хурлын гишүүд бас байр суурь илэрхийлсэн. Монгол улс даяар тойроод байгалийн баялагийг ард түмэнд өгөх ёстой гэж яриад байгаа. Энэ хүн өөрөө тэр төгрөг нуурын орд гэдэг стратегийн ордуудын одоо 39 орд байдаг. Энэ ордын дээрээс хоёр тоор хамгийн том ордуудын нэгийг хятадуудад зарцсан үнэн шүү дээ. 250 сая доллараар зарцсан гэдэг хэвлэл мэдээлэлээр хаваас 2010 оноос хойш шуугаад ирсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Яагаад гэвэл хүмүүс зөндөө ярьсан. Хамгийн гол нь энэ асар их мөнгөтэй хүмүүс ч энийгээ дарчаад байна шүү дээ. Би хараад тий. Офшор дансны компани, офшор одоо бүсд байдаг компаниудаар дамжуулаад хулгай хийгээд аваа явуулсан зарцсан юм л асуудал. Үнэхээр хулгай гэж ярих гэдэг бол энэ ч гэсэн хулгай. Тийм биз? Үнэхээр бизнесийн зарчмаараа явцсан бол бизнесийн зарчмаараа явцсан гэдгийг тогтоо. Тэгээд одоо бүгднгийн нэг чигд оруулж ирээд ярья гэж байгаа. Учир сайдын байр суурь зөвөөл гэсэн үг. Би бол ийм л байр суурьтай байгаа. Эцэст нь дахиад хэлий хулгайчиг бариараа гэж хамгийн чанга ашигладаг шүү. Театр. Йоо ямар юм бэ? Тий, ер нь бол тэгэл маш олон гишүүд л ярьж ин лээ. Гэхдээ яг бүгдийг одоо тавих боломж байхгүй. За тэгээд энэ талаар бас 25 дугаар суугдал виз дээр мэдээ явсан байна. Тэгээд би зүгээр энэ мэдээг яагаад тавьсан бэ гэвэл миний өмнөөс ярих юмнуудын шууд ярьчихж байгаа учраас би өөрөө ярмаар гэсэн шууд энэ мэдээг үзүүлчихмээсэн шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч асан одоогийн улсын хурлын гишүүн Халтмаагийн Батулгад Монгол улсын хууль тогтоомж дэндүү жижигдэж байна. За тиймдээч тэрээр олон арван хэрэгт нэр холбогдож баримт материал нь байсаар байхад ял завширсан. За тэгвэл тэрээр Монгол ялна гэж хэлдэгч Монголоо ялагдал руу түлхэж байгалийн баялагийг харийнханд худалдаж хүлцэн гэх асуудал төгрөг нуурын хүрэн нуурсны орд дээр дахин яригдж байна. За хэрвээ энэ ордыг Халтмаагийн Батулга хятадуудад зараагүй бол Монгол улсын нэг иргэнд оногдох байгалийн баялаг 25 мянган ам доллар буюу 87 сая 500 мянга байхаар байлаа. Гэвч баримтанд байгаа дээр нь стратегийн ордод хамаарах ард түмэнд очих байгалийн баялагийг үндэстэн давнаад арилжаалсан гэх асуудалд ч Монгол улсын засгийн газар хуулийн байгууллага нь хариуцлага тооцож чадахгүй л та. За Халтмаагийн Батулга хэрэг хийсэн үү гэдгийг
Гонконгийн хөрөнгөний мэрчээс харж болно. Баттулга бол улс төрч биш. Тэр анхнаасаа Чингэлэг Спертийн 8-аачин Монголыг харийнханд худалдаж буй гадныхны гар хөл байж гэдгийг үйлсэн гэмт хэрэгүүд нь илчилсээр байхад хууль хяналтын байгууллага хавдарж хаацаалж ирсэн гэдгийг ялаа идэхгүй эрхян бидлэж буй өнөөгийн албан тушаалаас нь харж болно. Монгол улсын хууль хүн бүрт тэгшүүлжлэх ёстой тиймд Халтмаагийн Баттулгад хариуцлага тооцохыг иргэд олон нийт шаардаж байна. За нэг юм боллоо. Гэхдээ тэгэл одоо хамгийн л их оронч хүн. За би ч одоо өмнө зөндөл ярьсан дөө. Тэгэл яг их орон гэж яагаад дандаа л их орныхоо эсрэгэл юм хийдэг хүн. Тэгээд энэ бүр арай л гэхдээ бүр арай амар асуулаа гэж бүр ингэ амар нүдсэн мэн тий. Гэхдээ нэрэл одоо хамгийн их орон гэж ярьдаг мөртлөө хамгийн их орноо хорлдог. За хамгийн их хятадуудад дургу гэж ярьдаг. Ста энэ одоо хятадтай ирлиз гэж хүн болгонд хаяг өгдөг. Хятадууд орж ирээд ажиллах юм бол одоо баг Монгол ус балдарна гэж хамгийн их ярьдаг хүн. Хамгийн их хятадуудтайгаа хамтран ажилладаг. За тэдэндээ юм хумаа зардаг, өсөн шид болдог ийм л цаанаа тийм нэг удлаа ингээд нүүрэн дээр нэг сайхан багтай. Тэгээд маш олон хүмүүс тэрэнд нь итгэдэг. За нэг ийм л хүн болчиход. За ингээд 7 хоногийн эхнээс ахуулаад ерөөсө батлагын тухай асуудал яригдаад ингээд боо юм болсон. За тэгээд 7 хоногийн дундуур бас дахиад номтой хоёр гарч ирсэн. Дахиад ярьсан. Яа энэ л бүр амар их яригдлаа энэ асуудал өөр. Тэгээ хамгийн гол тэр ингээд одоо гадагшаа займчууч холдуулдаг нь одоо хятадын Минг шинэ үлээ. Тэр компанид $250 сая зарцсан гэдэг асуудал угаасаа нотхорд нь байлаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тийм юу гэхээр их хурлаас гарсан тогтоол засгийн газартайгаа хилцээр хийх асуудал маш тодорхой тусагдсан байсан. Бусад компаниуд нь бүгдээр хилцээр хийгээд явсан. Гагцгүй тэр компани хилцээр хийгээгүй. Тэгээ мэдээлэлд ойрхон байдлаа өөртөө давуу байдал бий болгосон гэж бас мөн одоо эрүүгийн хууль заасан гэмт хэргийн шин чанараас харагдж л байлаа тэрэн дээр. За ингээд за тэгэд энэ үеэр бас засгийн газраас томилогдсон одоо бүрэн эрх төлөөлөгч Батцамдангийн талаар бас асуугаад авсан сэтгүүлчид. Гэхдээ та одоо энэ Батцамдан дарга одоо ингээд юм хумаа хийх гэж явахт нь одоо яагаад ингээд яриад байгаа юм бэ? Энэ хүн чи одоо очиод батлан болохтойгоо уучраа олох байлгүй дээ. Өмнө нь ярьж исэн юм хумыг та юу гэж бодож байна гэдээ асуусаа. За яг тэр Батцамдангийн үгийг хоёр байдлаар ойлгож болно. Гэхдээ энэ бол маш том асуултын тэмдэг үүсгэж байгаа. Батцамдангийн сонгон хэрэглэж байгаа тэр үг хэллэг аашаар шин тэр хүмүүсийг гүтгэж доромжилж байгаа хулгайч мэд олон нийтэд харагдуулж нэр хүндийг унгааж байгаа энэ байдал засгийн газрын байр суурийн илэрхийлэл Батцамдангийн үгээр гарав. Эсвэл тухайн нэг золбон устөрчтэй яг үндэ тэр хүний үг үү? Энийг бас ялгаж салах хэрэгтэй. Өөрөөс нь би асуумаар санагддаг. Тэгэл нэг золброл ингээд янз бүрийн ачаач үг хэлээд явж идэг нөхөр шүү дээ. Хэрвээ үнэхээр энэ дэр бас том асуултын тэмдэг гэдэг байгаа нь юу гэхээр чинь засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч байхгүй. Засгийн газрыг бүрэн эрхээрээ төлөөлөх гэсэн үг шүү дээ. Тэрнээс ч нэг годамчны улс төрч байсан бол одоо тэгэл нохоо хуцчлаа байдаг шүү дээ. Эргэж хараад тэр болгонтой зуралдаад байдгүй л үү. Зөлбөн улс төрч. Ямар амар шаваад ёо бүр. Яа амар яг нэг юм яг нүдийн надад хатгаж байгаа юм шиг сонсогдлоо тийм яг золбон улс төрч гэсэн чи яа ямар амар хатаа орж байна тий. За тэгээд энэ 7 хоног бол тэр чигээрээ төгрөг нуурын орд гэдэг тухай ярьлаа. Би бол анх удаага ийм орд байдгийг дууллаа. За тэгээд одоо ерөнхийдөө улс төрийнхэн маань ер нь дивжэн дээрээ гараад зодтолтод бэлэн болцоож байгаа шиг байна. Талтаа гараад. За манай талын гараад ирлээ. За нөгөө талын гараад ирлээ гэд дивжэн дээрээ ер нь гарч ирж байна. За булаацлах юм ч гэсэн тодорхой олцоож байгаа шиг байна дээ. Ингээд сайхан юу яагаад. За нэг юм байна. За тэгээд гол нь энэ зодоондоо энэ эдийн засгийн хөмрүүлээ хийчихүү дээ. Бусд нь жаахан. Одоо энэ чинь ингээд гадны хөрөнгө оруулагчид бүгдээ харж байгаа шүү дээ. Ер нь юу болдгийг яадгийг гэдгийг харж байгаа. Гэхдээ одоо яг тэгээд зодооных нь гол одоо ясна одоо яалтчгүй л уул уурхал байх юм шиг байна. Одоо тэгэл болоосолтол алцгах л гэдэг тий. Албан тушаал машаалаа булаацлаа. За тэгээд дээрэс нь хамгийн их орон гэж ярьдаг хүний үнэн нүр төрх ямар байдгийм бэ гэдгийг та бүхэн бас ажигласан баха. Сүүлийн бараг 10 гаруй жил монголчуудын тархийг угаалсан шүү дээ. Тэгж энэ хүн маш их мөнгө хийлээ.
сайхан мөнгөтэйж боллоо, албан тушаалтайж боллоо. Одоо болсон баха юм уу? Би бол хэлээд байгаа. Нөгөө даварсан хулгайч даруулах хэрэгтэй гэдэг. Тэгээ одоо ёстой даруулах хэрэгтэй цагт болсон болов уу гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт төвөргөн нуурын асуудал хамгийн хэрэгдлээ. За одоо хавар болсон. Хавар болонгууд чинь энчэнээс ч скутер дайрчих га тэнд ч сураа яваад хажуунаас одоо мотоциклтэй нөхөр гарч ирээд айгүй хүнд байгаа. Явган зорчигч тэр автомашин барьж байгаа хүмүүс тэр. За тэрнтэй холбоотой бас нэг бичлэг явсан байна. Үнэн таарцаа. Нэг нь 2 зураас дагаж иргээд гусч байгаа. Нөгөөх нь гудамжин циркийн үзүүд бүр үзүүлж байгаа. Гэхдээ энэ сураантай хүүхдүүд нэрээ айгу утгагүй тэг ингээд цирк үзүүлээд идгийн гудамжинд. Цирк мэркөө өөр газар очиж тавталтаа манайхаа. Энэ гудамж чи ерөөс циркийн талбай биш шүү дээ тий. Тэгээд одоо маш их олон дугуйтай хүмүүс явж байгаа. Бүгдээрээ болгоомжтой яваарай монголчуудаа. Энэ тэндээс янз бүрийн хүн гараад ирээд нэг нэгнийгаа бэртэж гэмтэхүү дугуй унжаагаанч тэр скутер унжаагаанч тэр явгаа алхаж байгаач тэр хаана болгоомжтой байцгаа жолооч нараас ганц юм гуймаар байна. Дөрмөө баримтлалыг дээрэс нь толиндоо харагдгүй. Толинд харахгүйгээс болоод маш олон хүмүүс мөргүүлж шүү. Ерөөс манайх зүгээр л дарч тийм байж шүү. Ерөөс тол мол юу юм уу байдаг нь хараг тэр машин тол байдаг гэдгийг мэддэг ч юм уу гүү ч юм уу. Хэцүү толиндоо хар ой. За манайхан 100 болж байна. Одоо хөдөө гадаа аялнаа. За тэгээд зарим газар эрчим хүч байхгүй, уцаа цэнэглэх газар байхгүй гэд маш олон асуудлууд гардаг. За зөөврийн эрчим хүчний эко шийдлийг EcoFlow брендийнхэн та бүхэнд санал болгож байна. Тэгээ байгальд ээлтэй хамгийн орчин үеийн дээрэс нь хамгийн ухаалаг энэ шийдлийг та бүхэн EcoFlow-оос сонгоорой. За кино зураг авч байгаа. За аялал зугаалгаар явж байгаа. Ямар нэгэн байдлаар эрчим хүчнийхээ асуудлыг тэ нөөцлүүрээр шийдэх ийм сонирхолтой хүмүүс байгаа бол та хамгийн хямдар, хамгийн орчин үеийн шийдлэр EcoFlow-оос авах боломжтой байна шүү. Эрчим хүчний шинэ боломжид хамгийн багууныг санал болгож байна. Энэ бол EcoFlow. Илүү ухаалаг, илүү тогтвортой, илүү хүчирхэг эрчим хүчний шийдлүүдийг танд EcoFlow хүргэсээр байна. Баярлалаа. Гэхдээ биш ийм загсанд явдаг заяа. Анд явдаг, хөдөө орон нутгаар явдаг хүмүүс үнэхээр гоё юм лээ. Айгуу гоё. Тэгээд дээрэс нь ийм нарны энэ ийм бил шаардаа ингээд нарны хавтангаар EcoFlow-ийнхаа одоо энэ зай хураагуурыг цэнгэлж болох юм лээ. Тэгээд айгуу хөөрхөн плетик ажиллуулж болно, хөгжмөө ажиллуулж болно. Маш гоё юм билээ шүү. За энэ 7 хоногт бас нэгэн том хэрүүлийн алим бас шидэгдлээ. За энийг бол их баяр гишүүн хэрүүлийн алимыг унаглаа. Төрийн өмчийн нэг компани захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдчихсан. За энэ дээр одоо засгийн газар өөрөө бас манлайлж ажиллах хэрэгтэй Налтан гэрэл сайд хаажиж байна. Авилгатай тэмцэх газар илрүүлээ шийтгэхэд идэг. Тэгсэн чинь нөгөө 7.5 тэрбум төгрөг сейфэндээ хураалгаад баригдсан Баттал гэж нөхөр өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм бэл. Богд ууланд амралтын газар шүү дээ. Тэгээ энэ одоо засгийн газар яагаад байгаа юм? Энийг тэр амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Мөнгө мэддэг сайд байх гэж байна. Өөрийг нь илчтэйгүн төлөө богд уулан тэр үнийг амрааж байна гэсэн үг.
Тийм учраас эзний нот шийтгээрээ. Цаашдаа эзэн их тодорхой харагдаад явцсан байлаа шүү. За ингээ нэг хэлрүүлээ. За энэ яриа хизээ болсон бэ гэхээр энэ 7 хоногт авилгалтай тэмцэх газрын даргыг одоо сунгасан дахиад 4 жилээр одоо даргаар нь үлдээе гэдэг юм явсан. За тэгээд энэ үеэр бол маш олон шүүмжлэл явсгүй. Энд ч одоо авилгалын индекс нь унаадах тусам энэ хүн чи яахлаараа дарга байгаад идэм бэ? Нөгөө нэг шувуу ажиллагаагаар ирсэн нөхдүүд чи хайцсан бэ? Энэ их төрийн хулгай дээр нь ингээд сонирхлын зөрчил байж хаад энэний хажуугаар одоо энэ нөхөр ингээд зүгээр яваад байж болдгийм үү? Тэгээ яагаад энэ нөхрийг одоо дахиад сунгаж байгаа юм гээд маш их шүүмжил өрнөсөн. Гэхдээ хичнээн шүүмжилсэн ч гэсэн манай дарга нар дахиад сунгаад томилсон. Одоо тэгээд хуучин авилгалтай тэмцгийн дарга дахиад одоо дарга хийхэр болж байна. Уг нь шин залуу хүн оруулж ирээд цус сэлбэд дээрэс нь эрх мэдлийн бас нэг эрх мэдэл чинь бас нэг хугацаатай дуустдаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нэг уг нь дуусгаад ингээд энэ эрх мэдэл ингээд дахиад нэг одоо эрүүлжээд гэдэг юм уу шин одоо агаар ороод уг нь явах хөстөө байсан боловч дахиад сунгачлаа. Дарга нарт л ашигтай юм шиг байгаа би зүгээр тэгж бодсон шүү. За ингээд энэний дараа энх хоёроос нөгөө сэтгүүлч чи асуусан хин хилчгэлтэй. Хон нөгөө эзэн хин гэсэн чи маргал хэлцээ. Тэр их амарланд жамралтын газар шүү дээ. Тэгээ мөнгө авдаг сайт гэдэг нь та хэнийг хэлж байгаа? Сангийн сайт уу? Мөнгө өрдөг сайт Монголд ганцхан байдаг шүү дээ. Сангийн сайт уу? Тий. Дахны мөнгө гэжтэй. Баталж. Эзний шалгаа. Эзэн өөрөө гараад ирсэн манай өөрийгөө илчлээд. Тэр үнийг амраагаад байна гэж шагнаад шүү дээ. Яагаад гинт энэ байгууллагын төсвийг одоо ингээд сангийн амын хайртай болчихвоо. Сангийн сайд маань гинт шүүгэн шийдвэрийн байгууллага аягүй хайртай болсон шүү дээ. Төсөн мөсвийн аягүй сайн нэмж өгөөл. Тэгэхээр таны хувьд бол энэ бас холбоотой гэж хардж байна. Ойлгомжтой л байна. За тэгээд амар олон удаа хатгсан байгаа зү тэ. Тэгээ хатгуулсан хүн дээрээс нь очиод бас та юу гэж бодож байна? Асуусаа. Энхүүр маань одоо засгийн газарт хамтдаа ажиллаж исэн тохоо залгаа мөр зэрэгцээд одоо тэнд сууж исэн хүн. Засгийн газарт ажиллах цовлон зарлыг маш сайн мэддэг хүн. Өөрөө энэ одоо салбар чиглэлийн хүн. Иймэрхүү юм ярьж байгаа маш харамсалтай байна. Одоо юунд ингэж хорсоод яваад байдгийг би одоо гайхаж байна. Сэдв болгон дээр ингэж орж иж над руу дайрдیں۔ За би бол нэлээд төвчээртэй үлээцтэй ингэж харж байгаа. За үний төвчээрт бол харин гэхдээ хязгаар байгаа шүү. Дархны тэр залуу одоо дархны залуу. Яхааргүй дархан төрж өссөн ийм дархны залуу. За аав ээж нь ч одоо манай намын ийм ахмад одоо гişүүдүүд. За тэр утгаар аав ээж нь бол танилгүй яг. Тэгээ хүүхдүүдэд загчээсэн тийм талууд бол байгаа. За тэгээд тэрнээс болж тэр асуудалтай намайг холбож ингэж одоо над намайг буруудах гэж над дээр одоо ийм хар буруу юм наах гэж байгаа бол өстой амжихгүй шүү. Амжихгүй шүү. Энд гэхдээ ер нь үг яриа нэлээд золбироод их шүү манай. Дарга нарын амжихгүй шүү гэж шүү. Гэхдээ яг одоо тэгэл юу яаж байгаа юм. За ямар ч юм нэг ийм хэрүүл болоод өнгөрсөн. За тэгээ хэрүүлийн хажуугаар эдийн засгийн холбоотой асуудлууд байнгын хороодоор яригдлаа. За дээрэс нь авилгалтай тэмцэхийн газрын даргын одоо бүр эрхийн хугацаа агт сунгаатглаа гэх мэтлэн маш олон үйл явдлууд боллоо. За тэгээд Монгол банкныхан байнгын хорооны хуралдаан дээр ирээд одоо тайлбар игээд одоо яг юу ярьсныг бол мэдэхгүй заяа. Яг үнэ л зөө. Монгол банкныхнаас юм асууж шалгаад. За энэ үеэр Тэмүүлэн гишүүн бас жавхлан сайстай холбоотой юм ярьсан. Өнгөрсөн 7 хоног сангийн сайд мэдээлэл хийсэн. Монгол банкнд бараг чиг үүрэг өгж шиг байгаа. Хятадын суп зээл буюу Хятадын ардын банкнаас авах зээлийг 500 сая доллараар нэмэгдүүл. За дээрээс нь алтаа барьцаалаад 300 саяын урьдчилгаа зээл авах гэдэг асуудлыг тавьж байна. Бараг 1 тэрбум долларын асуудлыг ярьж байна. Уг нь бол Монгол банкны төв банкны чинь хуулийн дээр засгийн газраас ямар нэг байдлаар үүрэг даалгавар чиглэл өгөхийг хоригддаг. Үүрэг даалгавар чиглэл өгөхийг хоригддаг. Дээрээс нь Монгол банкуд засгийн газраас хараат бус байна гэсэн бүр онцгой залттай шүү. Би үндсэндээ магадгүй Монгол банкны чинь ерөнхийлөгчийг танай банкны ерөнхийлөгчийг энэ сангийн сайд жавхлан хийгээд гэж шаарддаг. Сангийн та бүхний үргийг гүйцэтгэдэг гэж шаарддаг. Ийм байж болдго юм уу? За энэ одоо айгүй зөв юм ярьсан. Энэ нэрээ энэ Монгол банк энэ сангийн яам хоёр чинь ингэ тустай байх хэрэгтэй байтал чи яг
Монгол банк ерөөсөө засгийн газрын юм хитвчиг ажилладаг байхгүй. Дуртай үедээ Монгол банкнаас гаргаад мөнгө гаргуулж аваад мөнгө тарааж л байдаг. Ерөөсөө төслүүдээ санхүүжүүлж л байдаг юм байж болохгүй. Тэгээд дээрэс нь энэ сангийн сайд Жавхлан гэдэг хүн бол Монгол банкны ерөнхийлөгч биш шүү дээ. Тэгээ ер нь нэг ийм бүгд төр бодох шүү дээ. Хүн нэг албан тушаал дээр нэг эрх мэдэл дээр уудахлаар ялзардаг. Ямар ч хүн тийм юм. Тэр нь арилгалтай тэмцгийн дарга байна уу, сангийн саад байна уу ялгаа байхгүй. Тинчээ ингэж байнга сольж ингэж салхи оруулж иж тэр нөгөө өмхий самхаа хамаг юмнуудыг ингэж сэврээж явах хэрэгтэй. Эрх мэдэл коррупт болдог буюу эрх мэдэл ялзардаг. Хязгааргүй эрх мэдэл бол хязгааргүй ялзардаг гэж Лорд Актон гэдэг хүний хэлсэг байдаг. За тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү юм боллоо. Тэгээд АТГ-ийн даргаад сунгаатглаа сангийн сайд манч одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэ 7 хоногт манай төр маань овоо хэдэн хүн одоо нэмж одоо ажилд авах талаар яригдлаа. За тэгээд тэр нь ямар хүмүүс байсан юм бэ бүгдээр харцгаая. Хамтарсан засгийн газар байгуулагдсан даруйда төрийн өмчит компаниудыг цомогдох нь ашиггүй ажиллаж байгааг нь татан болгоно гэж байсан. Гэтэл үүнийхээ яг эсрэг шийдвэр гаргаж төрийн өмчит компаниуд дээр бүтээмж хяналт хариуцсан менежерүүдийг томилж 5-7 сая төгрөгөөр цалинжуулж байна. Төсвийн орлого багассан, төрийн бүтэц данхайсан энэ үед ийм шийдвэр гаргаж байгаа нь хэр зохимжтой вэ гэдэг дээр сангийн сайд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм а. Бүтээмжийн менежер тэр тавьж байгаа албан тушаалтнууд бол төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээр хийж байгаа өөрчлөлтүүд шүү. Тэрнээс төсөвт байгууллагууд дээр одоо засгийн газрын бүтцүүдээр энэ ийм оронтой нэмэгдэж байгаа зүйлүүд огт байхгүй. Тэгэхээр зардал орлогоо өөрсдөө тооцоод явдаг тэр аж ахуйн нэгжүүд дээр нэмэгдэж байгаа учраас төсөвдөр л ямар нэг дарамт ирэх. Үгүй ээ, төсөвдөр дарамт ирнэ шүү дээ. Ихэнх төрийн бараг аж ахуйн нэгжүүдийн бараг 98% нь алдагдaltaй ажиллаж байгаа. Тэгээд тэр алдагдлын төсвөөс нөхдөг. Тэгэхээр энэ алдагдaltaй ажиллаж байгаа байгууллагуудаар дахиад хүмүүс цалинжуулаа гэдээ ингээд өгчлөөр тэгэл тэр алдагдлын дахиад төсвөөс нөхөн шүү дээ. Монголчин хоёрхан л байгууллага байдаг гэж байгаа ашигтай ажилладаг. Эрдэнэт байдаг гэж байгаа 5-7 байдаг гэж байгаа. За тэгэл бусд нь бол за амиа өрдөг нэг хэдхэн компани байна. Үлдсэн нь бол бүгдээрээ алдагдaltaй ажиллана, алдагдлаа төсвөөр нөхүүлнэ. Тэг 400 хүн шүү дээ манайхад 400. За энэ талаар сайн зураг гишүүн бас шүүмжлээд авчээ. За надад одоо ерөнхийдөө бас одоо ирүүлж байгаа мэдээлэл гомдлоор юу гэхээр ерөөсөө юу ч хийхгүй ямдууд л уц цохогддог, агентлууд л уц цохдог. Тэгээд ийм юм хийж иргэснээр баахан дарга нар бий болсон юм байна. Ерөнхийдөө. Тэгээд сүүлдээ энэ хийсэн ажлуудыг одоо сайд дарга нар л барьж гүйдэг. За ерөнхийдөө улс төрчдийн хамаарал өгөх итгээд томилогдсон байна гэж ерөнхий дур зургаар харагдаад байна. За хоёрдугаарт яг өөрөө чи асууж байгаа төрийн бүтээмжийн менежер, төрийн хяналтын менежер гэдэг. Үндсэндээ тэр төрийн бол орон нутгийн эмч компани дээр чинь захирлыг энэ асуудлыг хариуцаж хий, бүтээмжтэй ажил, компаниг ашигтай ажиллуулж томилсон болохоос биш тэр нөхөр чадахгүйгээр хажуугаар нь дахиад нэг албан тушаал бий болгоод томилоод байгаа юм шиг ийм сонио үр дагавартай зүйлүүд болж байна. За урьдчилсан байдлаар 400 гаруй хүн дээрх албан тушаалуудад томилогдохоор намуудаас ирсэн саналын дагуу листэ гаргасан гэлээ. За төрийн өмчит компаниудын удирдах ажилтны дундаж цалин 3.5 сая төгрөг гэж тооцвол нийт 400 хүний жилийн цалинд 16.8 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм а. Болоо бүү. Гэхдээ бүтээмж хариуцсан гэд бүтээмж одоо efficiency-г нэмэгдүүлэх гэсэн үг шүү дээ тий. Тэгээ нэг баахан бүтээмжгүй хүмүүс аваашаа тавьчихдаг нь ямар учиртай юм бэ? Бүтээмжийн сайжруулахад нэг баахан хов зөөдөг тий ажилгүй хүмүүс л очиж байгаа шүү дээ өөрхийдөө. Ямар л ажилтай амтнд тэнцээ очиод тэгээс сууж явах вэ? Баахан ажилгүй амттайг авааш тавь тэгэл нэг тэнцээ нэг хов утгадаг. Тэгээд бас нэг гудлаа унан чи найзтайгаа ярих юм бол юу ячвал ингээд хоёулаа тохироод гой болгоё гэдэг л ийм л өлөнгүүдийг л авааш тавьж байгаа. Яг үннийг л гэд. Түнэш нэг амар 400-ийн 400 үнэтэй манайх энэ ч юу гэсэн үг юм бэ? Гэхдээ тэр чинь нэг хүн ерөнхийдөө засгийн газарт нэг хүн хариуцаад энэ хүмүүсийн efficiency-г нь сайжруулж болдгүй юм ч юу вэ? Тэгээд эн чинь бүр хэдэн тэрбум төгрөгийн цалингийн зардал гарах нь шүү. За тэгээд сонгуулийн өмнө их гоё юм ярьсан. Өста бараг би төрийг багасгана. Төрийн одоо энэ ажиллаж байгаа хүмүүсийн тоог багасгаж та нар лугаа нийлүүлж одоо ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг их гоё юм ярьсан. Төрийг цомогдох талаар маш их зүйл ярьсан. Хүн намын дарга юу гэж ярьсныг сонс.
Өнөөдрийн байдлаар бол тухайлбал хүн намаас яг мэрэгжлийн яг хүн нам гэхээсээ илүү бид нар манай намын гишүүд гэхээсээ илүү яг мэрэгжлийн энэ олон улсад ажиллаж байсан санхүү мөнгө төр босоо чадвартай за мөн энэ бүтцийн өөрчлөлтийн одоо туршлагатай ийм мэрэгчлүүдийг оруулж байгаа нэг 10-аас 15 хүн бол өнөөдөр томлогчоо явж байгаа нь үнэ. Энийг уг нь улаараа эсэргүүцэж явах хэрэгтэй юм биз дээ. Үгүй юу яриад байгаа юм наатаа болоод энэ ашиггүй ажиллаж байгаа компаниудад дампууруулахын дампууруулад худалдах юмнуудыг худалдуулалтаа гэдээ ингээд ярьж явах хэрэгтэй юм биз дээ. Тэгсэн чинь ингээд хүн тамилнаа гэж сууж. За ардсан намын дарга бас ярьсан байна. Намынхаа одоо цул гишүүдийг хүмүүсийг ажил албан тушаалтад болохгүй байна гэдэг ийм шахааны үндсэн дээр ийм албан тушаалтуудыг шинээр томилоод байна гэж. Ер нь бол ардчилсан намын гишүүд дунд тийм санал байгаа шүү дээ. 8 жил бол төрийн албанаас хасагцсан. Намаар гадуурхагцсан. Тийм биз? Тэрийг бүх ард түмнэрээ мэдж байгаа үстэй. Ардчилсан намын гишүүн эсвэл ардчилсан намын гишүүний үр сад бол төрийн алба болоод бусад албанд орохгүй байна. Автгаа ярьж байгаа. Хамтраа засаг барьсан бол доошогоо энэ хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг байдлыг одоо зогсоож. Гэхдээ тэр компаниудыг очиж сэгсрээ л та. Юу байгаагийн бодиттой харах хэрэгтэй шүү дээ. Тэнд чинь 10 жил болсон захирал байна. 20 жил болсон хүмүүс байна. Барга 8 жил үсгэлэн шаачлаа. Одоо нэг хоолнд ормоор байна. Ямар ч хамаагүй албан тушаал чаамаар байна. Дандаа хардаа хамгийн чадваргүй хүмүүс байгаа. 8 жил ажилгүй шаана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энд ч одоо ямар ч бүтээмжгүй чадваргүй нөхдөл ингээ 8 жил ингээд даргыгаа хараад хоосон суудсан байгаа ш. За тэгээд нөгөө гаруудыг л хоолнд оруулах гал те. За сэгсрээдэг. Тэ компаниг дампууртал. Тэ дарга нарын айл сэгсрээдэг гэж гэр. Бүр ингээд улаан цайм ярьдаг болсон юм шүү дээ. Бүр цагаандаа гарцсан юм шүү дээ. Энэ бол нэрээ харил амар юм аа. Тэгэд хамгийн гол нь эний чинь нөгөө нэг татвар төлөгчд бид нар л хамаг зовлонгийн үүрч байгаа шүү дээ. Тэр бол үнэхээр хэцүү. Нэг энэ 7 хоногт бол ийм новшийн зүйл болсон байна. За нэмэх нь дахиад дээр нь дэд сайдтай болмоор байна гинэ. Ачаал хуваалцах хэрэгтэй байна. Цагнаар амжихгүй зүйлүүд их байна. Бас улсын хурлын гишүүн, давхар засгийн газрын гишүүн ихд бол бас ч ачаалтай байдаг. Яг үнэ л. Зүмээ одоо ингээд яг юм чуулганы үеэр бол яг үндсэндээ засгийн газрын гишүүч баг яам дээр очиж чадахгүй ажиллаж штеп. Өмнөх засгийн газрын үед дэд сайдын цалин 2.5 сая төгрөг байжээ. 20 хүрэхгүй хүнийг 2 сая гаруй төгрөгөөр цалинжуулснаар төрийн бүтэц данхааж төсвийн зарлага тэмжихээр нэмэгдэхгүй. Гэхдээ дэд сайд нарыг дагаад 20 туслах 20 жолооч гэж тооцоод үзвэл бага биш зардал төсөөс гарна. Дэд сайд 2 сая 500-ийн цалинтай жишээ. Одоо нэр 2 сая 500-ийн менежерч болдохгүй зөө. Бас л тийм цалингийн төвшний ажилгүй улгаачууд л очиас байгаа нь манд дэд сайж ячаа. Сэгсрээд өгье. Сагнаад яамын чи сэгсрээд өгье найзтай гоё олгоод өгье. Бас нэг баахан мөнгөний сонирхолтой баахан гарууд яагаал. Үнэхээр харамсалтай байна энэ нэрээ. Тэгээ ийм олон ямар ч үр ашиггүй хүмүүс тэгээд ингээд нэг хамтарсан засаг гэдэг нэртэй тэгэл тэнцэж ерөөсөө ингээд хамгийн ажилгүй, хамгийн арчаагүй, хамгийн чадваргүй нөхдөл ерөөсөө ингээд шиггэх нь биш тэнцэж. Тэгснэ тэд нар нь одоо үр ашиг тай болох юм гинэ. Хизээч тийм байхгүй. 8 жил ажилгүй лаа зөвшөлдсөн улгаач бол хизээч үр ашигтай байж чадахгүй. Дэд сайд нар хэрэггүй бид нар нэг хүнд ноогдох сайдынхаа тоогоор одоо хардаа бүрэн ирэхэд сайд гэдэг нэг хідэн нөхдүүд нэмэгдсэн шүү дээ өнгөрсөн 7 хоногт. Тэр нь бас дахиад асуудал дагуулж байна. Хэрэггүй одоо бид нар бүгд яриа л олон сайдтай болох гээд. Тэгээ одоо зүгээр боддоо хардаа өнгөрсөн 7 хоногт бүрэн ирэх сайд нар цалингүй гэдээсэн заяа. Тэгсэн чинь энэ 7 хоногт өөр юм ирсэн байна. За ингэхдээ тусгай урагт элчин сайд нарт ямар нэгэн цалин хангамж олохгүй ажлын албагүй байна гэж гадаад харилцааны сайд батцэг мэдээлж байсан. Тэгвэл тусгай урагт элчин сайд нар цалинтай ажиллана, цалин хөлсгүй ажиллана гэж хэлээгүй хэмээн нийлцлээ.
Энэ ажлыг хөөцөлдөхөд бол ямар ч төрөөс мөнгө дөрөв нэхээгүй, хөлсөөр ажиллаагүй, гадаад улс оронд очиж амьдрахгүй, ямар ч ажлын алба байхгүй, ямар ч туслах төсвөөс цалин хөөцөх гэж бол ямар ч унаа тэрэг байхгүй бүхнээ өөрсдөө хариуцж байгаа. Би эртээр нөгөө ярилцлаганда цалин гэж бол хэлээгүй. Ямар нэгэн хангамж унаа тэрэг гэдэг гэж бол байхгүй. Тэгээд цалин бол одоогор тогтоогоо байгаа. Мэдээж сувраг үздэг жилчин сайд бол тодорхой хэмжээний цалин бол авч таарна. За тэгээд гадаадд ажиллах болон бусад холбогдох зарлуудыг одоо бас хэлэлцэж байгаа шийдэх баг. За тэгээд би зүгээр ингээд бодохгүй. За одоо ингээд ер нь бол эдгээр дид сайдтай болохын юм шиг байна зөө. За ингээд нэг 20 дид сайд, ингээ 20 сайд, за тусгай элчин сайд гэсэн үү те? Тусгай элчин сайд метр нийлээд зүгээр яг нэг ойролцоогоор 70-аад сайдтай болж байгаа юм уу да. Манай Монгол улс. Тэгээд сайдын сайд одоо ер нь юуны сайд байж болохоор тий одоо эмэгтэйчүүд хүүхэд хариуцсан сайд, даамсаг хариуцсан сайд одоо ерөөсөө юу ч хариуцсан сайд мэдгүй утгаа алдсан. Ерөөсөө тэгэл сайд Гэхдээ нэр энэ сайдын тоо нь бол үнэхээр утгаа алдчихлаа. Нэг хүнд ноогдож байгаа сайдын тоогоор Монгол улс бол тэргүүлсэн хിവэрэ байна монголчуудаа. За тэгээд та нар бодож байгаа харж байгаа үстэй манайхаа тий. Энэ бол ингээд энэ их зардал биднээс гарч байгаа. Хамгийн аймаг. Биднээс гарч байгаа. Тэгэл ингээд сайд нэмэл идэг хамгийн чадваргүй нөхдүүд 2 сая 500 мянган төгрөгийн цалинтай очиод ерөөс сэгсрээдэг л гээд оролцоогоод идэг. За нэг ийм новшийн зүйл болж чинь төр улам данхаасаар байна. Чадваргүй хүмүүс тэнцээ үйл ажиллагаагийн сайжруулна, efficiency-гийн сайжруулна гэдэг хамгийн чадвар муутай 8 жил лаад зөвшөөрсөн тийм хүмүүс очиж байгаа гэдэг л ийм л дүр зураг ажиглагдаж байна да. Энэ 7 хоногт нэг амар гоё рил явсан манайхаа. Тэр рилийг үзцгээе. Энэ айгүй хөөрхөн рилс. Hello, my name is Arkham. Welcome to my home. This is my home. This is why I was here. I have 45 cows. I have almost 200 sheep and goats. And I live in Uranga province and the Hojik village. Yeah, we have so many babies. Where is it? Let me see. He's born yesterday. Yeah, thank you. Би хүүгээ зэрэгтэй дэлхийгээр аялдаг, мөнгөө сайн олдог, чадвартай супер эрхэн болгохын тулд хамгийн хийж чадах ганцхан зүйл бол боловсролоос боловсрол байсан. Тэгэхин тулд би өөрөө хүүгээ сурахын тулд би өөрөө англи хэлийг сурч ирсэн. Ингээд 28 настай сурч ирсэн боловч одоо би 5 настай. Сухад нь оройт юм байдээ шүү. Амар гоё байгаа үстэй тий. Тэгээд хүүгийнхаа төлөө англи хэл сурсан байна. Тэгээ 28 тагаас хойш англи хэл сурсан. Одоо 50 хүрж байгаа ийм сайхан эмэгтэй байна. Тэгээд та бүхэн хардаг л бас сошиал дээр сүүмжлүүлээд магтуулаад идэг нэг юм юмд юу лээ бали малид нэг рил хийгээд идэг залуугийн ээждэг хийсэн рил юм байсан. Тэгээд надад бол амар гоё санагдсан. Их хүний сэтгэл гэж ямар гоё юм бэ тий. Амар гоё. Тэгээд баяр үргэлж. За. Уу яг хөтэ тэгэл эрэг мэдээ заавал ганцхан байгаа албагүй шүү дээ манай. Хүмүүс тэгэд эн чинь эрэг байна шүү дээ тэгээд. Уу яг хөтэ тэгэл нэг энэ 7 хоног нэг 2 оруулж ил та яадаг юм дээ. Чи дандаа л уурж өгөмдөн гэж юу байсан юм бэ? Юм дээ. Инега болчих. Одоо дайраш тэгээгүй гоё. Гэхдээ гоё юм тий амар хөөрхөн. Би яг ойлгох гэж сайн. За энэ 7 хоногт бас нэг өнгөрсөн 7 хоногт гарсан. Тэгээд энэ 7 хоногийн хоногт бас олон хүний анхаарлыг татлаа. Энэ юу гэхээр засгийн газар маань хөдөө орон нутгуудаар явж засгийн газрынхаа хуралдааныг хийнэ гэдэг ийм шийдвэр гарсан. За тэгээд одоо ямар аймагуудад хийх вэ эдэргээл те төсөв мөсөв ингээл 9 шидийн юмнуудаа төлөвлөж байгаа гинэ. Төр танхаахын хэрээр төсөвт ирэх дарамт нэмэгдэж дарга нарын тансаглал хяналтаас гараад байна. Тухайлбал гадаад томилолт нэрийдлэр татвар төлөгчдийн мөнгөөр зугаалдаг байдал засгийн газрын хуралдааныг хөдөө иж шоуддаг байдлаар солигдож байна. Тухайлбал засгийн газрын гишүүд 4-р сарын 11-нд Булган аймагт анхны хуралдаанаа хийх бөгөөд урьдчилсан байдлаар 250 хүний нүсэр бүрэлдэхүүн, томоохон ресорт, амралтын газруудад захиалга хийсэн гэх мэт хэлэлж байна. Хэрвээ энэ үнэн бол ганцхан аймагт хуралдахад ойролцоогоор хагас
5 тэрбум төгрөг зарцуулагдана. Төсөвтэй холбоотой асуудал төр бол ямар нэгэн байдлаар илүү зардал гаргаж тэнд бол хурал хувийг дэмжихгүй байгаа шүү дээ. Миний бодлоор бол энэ илүү зардал, илүү цаг хугацаа, бүүн хүмүүс наашаа шуурсан, буудалд гонно, хоол идэн, зам түлш, зохион байгуулалт дэмий гэж бодож байна, хайр мөнгө. Яг үнэ. За тэгээд дахиад одоо ингээд бүүн 250 хүн очих ямар шаардлага байгаа юм бэ? Хин очиод идэв юм. Бүүн манайхан хуралтай шүү. Резортн дээр баах октод очсон байлаа. Манайхан хуралтай авъя. Арихаа бэлдэрээ. Он нэг оюука гэд хүүхэн явж үл яг. Манайхан хуралтай цай. Тэгэл 250 хүн ч олоолаа шүү те. Үн чинь тэгээд гэхдээ 70 цайд байгаа шүү дээ бас те. 70 орчим шүү. Яг 70 бол шүү. 70 орчим те. Тэгээд энэ 70 дээр чинь нэг хүн 3 хүүхэн дагуулад очив. 210 гэж. Тэгээ нэмхэн жолооч нар гэдэг ингээд янгууд чинь нэрэл нэг 250 юм байна. За тэгээд татвар төлөгчдийн мөнгө бол ямар ойлгох шүү дээ. За гэтэл одоо яг татвараа төлж байгаа хүмүүсийн амьдрал ямар байгааг бүгдээ харцгаая. Монгол улсад иргэдийн орлогын ихэнх хэсэг нь татвар хэлбэрээр улсад тушаагдж байгаа ч амьдралын чанар сайжрахгүй байна. Цалингийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто болон үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг олон төрлийн суудаглал нь иргэдийн худалдаа авах чадварт шууд нөлөөлж санхүүгийн ачааллыг нэмэгдүүлсээр байна. Ер нь л амьдрал татвар бол маш дарамттай байгаа шүү дээ. Ер нь ялч төсөөс энийг ард иргэдийн амьдралыг ер нь сайжруулах, дээш нь татахын тулд зайлшгүй нэг шийдчихгүй зүйл аргагүй. Байдал сумцаа асуудал гэж би бодож байгаа. Үнэхээр л ингээл 4-5 бизнестэй тэр нь ингээд бүр яг татварын дарамттай одоо өртөхгүй болтлоо тийм тогтворж байгаа бол одоо жишээл миний насны залуучууд 25-аас 35 насны залуучуудтай бол яг өөрсдөө гэсэн байртай ч юм уу машинтай болохтай хэцүү хүндрэлтэй за тэгэл зээл гээл эхэлнэ. За ерөнхийдөө татвар төлөгчд бол маш их өндөр дарамттай байгаа. Тэгээд татвараа төлөөд үлдсэн зайл нь амьдралд хүрэхгүй байгаа учраас хэрэглээний зээл бол маш өндөр байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа байна. За дээрэс нь миний одоо дотны нөхөр хануу маань бас татварын дарамтанд орлоо гэдээ энэ 7 хоногийн сүүлээр бас рил хийсэн байна. Тэгээ бүгдээрээ харъя. Яг гэвэл саяхан манай хануугийн одоо аав нь маш хүнд хаалганд орсон байгаа. Тэгээд ер нь бол нөхрийн сэтгэл зүйч гэсэн ер нь нэлээд хүнд байгаа. Тэгсэн чинь дээрэс нь нэмээд татварын дарамт орж ирсэн байна. За данс хагаа ажиллаа. Олон юм уцлаа гэдэг бол одоо энэ дарга нарыг жоохон мууллаа гэдэг дээдлэж байгаа юм уу? Эсвэл одоо бизнес яасан мундаг бизнес хийдий чигээд дээдлэж байгаа юм уу? За эсвэл одоо 100 болоод одоо жижиг бизнес эрхлэгч нарыг дээдлэхийг шаардлагатай боржуура хийхэд мөнгө хэрэгтэй болоод ийж байгаа юм уу? Шууд данс хагаа ажиллаа. За тэгээд дансны байсан мөнгө шууд татаж авч явах шиг байна. Яах ёстой ойлгомжтой. Үнэхээр яа ёстой. За шаашаа. Нэрээ ёстол нэрээ яа нөө дэшээ тэнгэр бол гадуушаа газар хатуу гэдэг л энэ бахта за бас муухай хэцүү шүү лалрын маа нэрээ. Ийм залуучууд бол амар олон байгаа ёстой ярьж байгаа л ханаа. Гэхдээ би зүгээр яг би яагаад ханууг оруулах гэсэн бэ гэж бодсон бэ гэхээр би яг ханууг амар хичээж байгааг хардаг хгүй. Ингээд өдөр шөнөгүй ингээд амар хичээж ажиллаж байгаа зүйл цаадах чинь бүр ингээд Америкээс ирээд одоо жилч болоогүй бүр ингээд ирээл онгоцноос бараг буугаал ажилласан цаадах чинь ерөөс ингээд амар ажиллаж байгаа. Тэгэл тэр нэг юу үлээ нэг юм юу салат дрессингээ сая цагаан сараар зарах гал ямар амар ажилласан бэ тий. Бүр ингээд хүн болгон дээр очиод ингээд энэ дрессингийг авчаач гэж гуугаал бараг тэгээ бүр амар бүр үнэхээр хичээж байгаа байхгүй. Тэгээд гол нь хануудын банкны амар том зээл байгаа. Тэгээд дээрэс нь ингээд татварын дарамт ороод ирж байгаа. Дээрэс нь одоо өөрөө комедиор ярьж байгаа хүний нөөц олдохгүй ингээд тэгээд нөгөө ажилд орж байгаа хүмүүсийг бараг бүксийн долоох нь хологгүй л хөрхий ингээд бүр үнэхээр хичээгээд байгаа байхгүй. Тэгтэл хичээгээд дансаа хаалгаж байгаа. Энэ бол үнэхээр маш яг өөрөө би энэ хүний хажууд байгаад ингээд яг өөрийг харж байгаа хүний хувьд хэлэхэд энэ бол үнэхээр айгүй муухай. Тэгээд та нар бодлоо ингээд хичээгээд ажиллаад байгаа залуучуудыг ингээд дарамтлаад байгаа мөртлөө тэнцээ ажилгүй 8 жил явцсан ингээд гаруудыг ойчоод ингээд төрийн компаниуд дээр очиж наадхаа сэгсэр гэдэг ингээд сэгсрээд үг гэдэг ингээд явуулчихж байгаа нь ямар учиртай. Үнэхээр. За тэгэд өнгөрсөн 7 хоногт нөгөө цалингаас авж байгаа ядаж те цалингаас авж байгаа хүн амын орлогын албан татварыг 1% хүргье гэд
хэдүүлээ уриалсан яг нэгд өдрөө 100 мянган хүний одоо электрон гарын үсэг цугларсан. За тэгээд энэ юу болсныг бид нар харъя. Иргэн иргэцэнгийн шинэ гэрлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 6-гийн 3 заасан орлогод ногддог албан татврын хэмжээг 1% болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг улсын их хурлын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 4 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын 18 наснд хүрсэн 100,187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр байнгын орооны эрхлэх асуудлын хүрээний дагуу төсвийн байнгын ороонд хувирлжээ. За ямар ч үсэн төсвийн байнгын ороо руу хэлэлцэгдэхээр явсан байна. Тэгээд энийг нь хэлэлцэх юм уу, гүү мүү гэдэг нь бас хэцүү. Манайхан ч одоо ингэж хэлэлцмээр байгаагаа авдаг, хэлэлцмээр байгаагүйг авдаггүй ингэж аваачаад гацаагаа ичдэг шүү дээ. Одоо өмнө нь бол нийгмийн даатгалыг 50% бууруулъя гэдэг бас 100 мянга хүрсэн гарын үсэг цугларсан ийм одоо юм байгаа. Тэгэхээр тэрийг одоо хилцдэггүй. Тэгснэ хажуу талд нь шаал өөр газрын хууль мөлтэй холбоотой шаалны хачин юмыг аваачаал хилцэл хууль мөлийг баталцдаг ч юм уу. Ингээд нэг юм юмд ингээд нэг юм даабл стандарттай ханддаг. Тэгэхээр энэ хууль дээр битээ тэгж хандаасаа гэж бодож байна. За улсын хурлын зарим гишүүд бас юу гэж ярьсныг сонссоо. Хувьас 1% болгох гэдэг бол татгал зүйл алга. Гэхдээ тэр хүний амьдралд айхтар том нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байна. Сая 500 мянган төгрөгөөс нэг 150 15 мянга төлөх нь шүү дээ. Гүү шүү дээ. 100. Гүй дарга нарын хувьд нэг том биш байж магадгүй. Яг энэ цалингаас авж байгаа 10%-ийг 1% болгоход маш том нөлөөтэй шүү. Тэг чи хүүхдүүдтэй хоолыг аваад өгчин дарга. Та яг уу баян байж болноо. Иргэд чинь баян биш вэ? Та нар ингээд цаахан энэ тентгийн компаниудыг очиж сэгсрээд гоё байдаг гэж магадгүй. А биднэрт бол наадах чи амар их мөнгө. Тэгээд амьдрал руугаа жоохон бууя дарга нараа. За тэгээд дээрээс нь бас энэ 7 хоногийн төгсгөлөөр 2 улсын хурлын гишүүн нэгэн хуулийг өргөн барьж байгааг бас зарласан. Хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэх гэрээнүүд дээр хөлс авахаар тэрэн дээр бас нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг байдлыг бас болиулъя гэж байна. Энэ иргэд хүмүүсийг хувь хүн хуулийн этгээдүүдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх энэ нөхцөлд бол садаа учруулж байдаг. Яг тэгэхээр одоо надад нэг хүн нэг сая төгрөг өгөхийн тулд 115 мянган төгрөг заавал нэмж тэр байгууллага төлжиж тухайн хүнээр ажиллаа гүйцэтгүүлэх ийм нөхцөл үүсдэг. Энэ нь эргээд нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэртэй боловч яг тэр хүндээ эргээд тэтгэврт нь ямар ч нөлөөгүй. Өөрөөр хэлбэл зүгээр л хураамж болоод яваад байдаг гэсэн үг. Татвар гэж нэрлэгдээгүй татвар болж яваад байдаг гэсэн үг. Нөгөө дээгүүр хөдөлмөрийн хөлснөөс гадуурх бусад нэмэлт урамшуулал, хөнгөлөлт, дэмжлэг, хоол унааны мөнгө бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл бүх дүн дээр нь тооцож авдаг. Энийг бас болиулъя гэж ийм хуулийн төс санаачилж байгаа. Ёстой дэмжин шүү. Браво! Энийг гэхдээ бөөнөрөө бүр ингээд амар хүчтэй шахмаар байна те. Энэ бол амар чухал. Энэ нийгмийн даатгал гэдэг юм чинь дээр нь болцсон. Одоо энэ сууж байгаа хүмүүс бол би л жишээ нь төлж байгаа нийгмийн даатгалаа эргүүлээд тэтгэвэр аавна гэж боддгоо. Ягаад гэвэл эн чинь эдийн засгийн хувьд дампуурсан. Тэ эдийн засгийн хувьд аль хэдийн дампуурсансан одоо зөвхөн төсвөр нүгтгэл иймээс сан штэ. Тэгээд хизээ төсвөө татаж унахыг бол хинч мэдэхгүй. Тэгэхээр одоо ийм новшин юмыг бол хинч төлмөөргүй байна. Тэгээд маш олон хүн дэмжиж байгаа. Тэгээд лотодо маш их баярлалаа. Тэгээд энэ хуулиа заавал батлуулаарай. Тэгээд үнэхээр иргэд бол үнэхээр бүр алга тарч шүү наадах чи тэ. Энэ бол жинхэнэ улс төр байхгүй. Ингэж улс төр хийх хэрэгтэй байхгүй. Олон хүмүүс та нар боддоо ерөөсөө 4-5 хоногийн дотор 100 мянган хүн ингээд бүр хэрэг болгоод гарын үсгээ татвар буулгах төр зурж байна. Маш олон хүмүүс л одоогийн өнөөдрийн энэ хэвлэлийн байгууллагыг шеэрлээд маш олон хүмүүс алга ташчихлээ. Тэгэд энэ хуулиа заавал батлуулаарай. Тэгэд иргэд бол үнэхээр дэмжихэд бэлэн байгаа шүү. Тэгэд татварын дарамт өндөр байна. Дарга нарын тансаглал бас өндөр байна. Энэ 7 хоногт
Яа би одоо гант төмөр дарга арай л хитих гарчичээ дарга та. Бас би ямаргүй байгаа маа. Ямаргүй. Огны чи батлагыг ярмаар байна шүү дээ би яа. Ордоор нь орж ирээд хөндлөсөд байгаа юм шиг. Тий Оросоос Хятад руу хийн хоолой тавих асуудлын талаар гант төмөр дарга маань одоо оройлон одоо явж байна. За зээнх бол дарга маань ерөөсө тусгай өөрөгт элчин сайд болмоогүй юу? Шууд Оросуудтай очиод Москвад очиод хилцээр хийгээл эхэлж ийлээ бүр амар юм. Ямар ч амар хурдтай одоо бидний амьдралыг сайжруулах тэр идэж хурдтай ажилласаа тий. Орос ах гэхэл нүд ингээд сонирн болоод ирсэн. Яг одоо элчин сайд руу ямар гүйжиж аль эдэн чи Москвад хүн амтан цуглуулад би очиод газ суралдаад байгаа нэрээс хүүе ихийн завдлал бол очиод уулзчихлээ. За тэгээд энэ газын хоолойтой холбоотой бас ярьжээ. Олон төслийг хэрэгжүүлэхэд гарах зарлыг урьдчилсан одоо гарсан тээ зүгээр бол 8 орчим тэрбум доллар гарах юм байна. Энэний одоо 4 тэрбум доллар орчим нь бол Монгол улсын дотоод одоо газар шорооны болоод бусад Монголын аж ахуй нэгжүүдийн хийх ажлын орон зай байна гэдэг ийм урьдчилсан танилцуулга бол хийгдэж байгаа. Мэдээж 8 тэрбум долларыг 50 мянган метр куб хий авахд 8 тэрбум долларын хөрөнгө оруулалт бол жишээлбэл CNPC ч юм уу те эсвэл бол Газпромд бол энэ бол тийм том хөрөнгө оруулалт ерөөсөө биш. Энэ улсууд бол ийм хөрөнгө оруулалтыг хийгээд явчихна. Зүгээр бид нар ямар хэмжээнд оролцох вэ гэдгээ дахиад засгийн газар дээрээ ярий, комисс дээрээ ярий, мөн одоо эдгэн зөвлөл дээрээ ярий гэсэн ийм шийдэлтэй л байгаа. 8 тэрбумаар хоолой байрна. Тэрнийх нь 4 тэрбумыг монголчуудаар бариулах юм гинэ. Тийм үнээр юм уу? Очоод гойдаг Оросуудыг сэгсрээдэг л гэж бодоод байгаа шиг байна. Ер нь бол энэ маш аюултай юм хийж байна да. Их л том нүгэлтэй юм хийж байна да. Одоо энэ дарга нар Монгол улсын яг үнэхээр одоо жинхэнэ үндэсний аюулгүй байдал гэж байдаг бол тэрний эсрэгэл зүйл хийж байна. Тэгээд ирээдүйд энэ аимшигтай том хоёр гүрний дунд өөрсдөө маш эвгүй байдалд оруулсан л ийм л алхмыг хийж байна. Тэгээд одоо бидний үгийг сонсохгүй юм шиг байна дөө. Тэгэл одоо барина гэдгээрээ барих юм шиг байна. Тэгээд одоо энийг ардсан намынхан ингээд толгоолоод улаарад ингээ явж байгаад бол би үнэхээр харамсаж байна. Энэ бол ийм маш харамсалтай юм болж байна. Тэгээ одоо яах юм бэ? Одоо 50 л гээл дайрхлах л та. Тэгээ дээрэс нь одоо тэр нэг юу гэлээ нэг худалдааны гэрээгээд нэг юм бас хийнэ гэдэг. Тэгээд одоо Монголд байгаа маш олон үндэсний үйлдвэрлэгч маш хүнд байдалд орох юм яриад байгаа. Тэгэл одоо бид нар бараг тэрбум долларын юм гарганаа л гэдэг гаргах юм нь байгаа ч юм уу, гүү ч юм уу. Гэхдээ ноолуурыг ч урагшаал гаргана штэ. Юу гэж Оросууд авах вэ ноолур. Орос руу л гаргана гэдэг аахгүй. Тэгэл ингээд мэдхгүй Евразийн тэр худалдааны гэрээгээд балаан юмд бас л ган төмөрл толгоолол тэрүүгээр ч ерөөсөө улаан тугаан амируулаад ингээд яваад. Тэгээд ган төмрийн нүүрэн дээр манай Монгол улс их л юм үзэхэндээ монголчууд нь тэгээд маш харамсалтай. Тэр газын хоолны талаар нэг юм асууж байна. Хэрвээ явбал одоо утаанаас салах тийм шийдэл үү? Шууд хятад руу гарах юм шиг л шүү дээ. Угаа одоо мэдэхгүй одоо тэгээд яах юм байгаа. Тийм баг тий. Тэрийг мэдэхгүй мэн. Нөгөө мэдэхгүй юмаа худлаа мэддэг юм шиг яриад байх тий. Гэхдээ ер нь яг хуу стратегийн хувьд бол ер нь айгүй буруу юм ба. Украин ч одоо сүүлд энэ газын хоолноос болол тэгэл ер нь алууллаа шүү дээ. Манайхан чи ингээд украинчууд ч бас улс төртөө тэгэл улс төрчд нь гарч ирэл газыг хаагаал нээгээл тэгэл энэ чи амар том ашиг сонирхол явж байгаа. Нөгөө Европ руу явдаг том хид хідэн хоолоонууд тавьсан. Тэгэл тэрнээс болол ингээд алуулаад ядуулаад дайм болоосон шүү дээ. Энэ бол маш осолтой галаар л тоглоод байна л даа тий. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. За энэ 7 хоногийн гэгээлэг мэдэм 2 болцсон уу тий? Тэгээ 2 одоо баг 3 дахь нь одоогийнх чинь бас гэгээтэй юм шүү тий. Тий. За
яг жинхнээсээ яг нөгөө хамгийн сүүлд ордог гэгээлэг мэдээ маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд бүгдээрээ үцэцгээе. Нөгөө цагаан цайж YouTube 64 настай. Улчууд нөгөө настай хүмүүс ингээд бааранд явж байхаар эвэртэй толгой үзсэн шиг гайхаад байдаг байхгүй. Уул нь тийм биш шүү дээ. Юу бол ерөөсөө тэгсэн жирийн үзэгдэл байхгүй. Тоогч. Бид нар адилхан залуу хүмүүс шүү дээ. Би бол өөрийгөө аягүй залуу гэж боддог. Хаач биш болоогүй ш. Түүнээс яг өөрийнхөө үе хүмүүстэй ярихдаг бид нар чинь даралтны юм яриад энэ тентхийн үнэгүй амралт яриа явчихна. Би бол тийм сонирхол байхгүй. Аливаа хүн өөрийнхөө дуртай юм хийж байгаа тэнд хинч хориг саа тавих ёсгүй. Би өөрийнхөө дуртай юм хийх бол энэ миний эрх чилээ. Хүн ерөн заавал хүн таалагдах шаардлагагүй тийм үстэй. Өөрийнхөө байгаад тэгтээ зөвл явж ивэл болоо. Би төд удахгүй DJ болно. Яг болохгүй байсан. Залуу хүн чиж байгаа би яагаад чадахгүй? Чадна шүү дээ. Асуудал байна. Хүн чинь нөгөө хөшиж өгдөг болохоос хөшөрөд өгдөг л байхгүй. Тэгтээ чи ерөөсө хөдөлгөөнтэй байгаа хүн бол ерөөсө аливаа юм бол амьдлаа бичдэг. Браво! Оо ямар гоё юм бэ. Тэгээд цагаан цоож авах бас айгүй олон фестивалуудад явд юм байлээ. Тэгээд удахгүй DJ болно гэж байна. Яг энэ ах бол үнэхээр лаг DJ болно гэж би бол 100% итгэлтэй. За би бас одоо олон жил шоуцаа. 9-р ангиас хойш клавцсан. Тэгээд хөөрхөн амтан бас өөрийнхөө мөрөөдлийг дагаад би чинь бас сая өнгөрдөг 11 сараас хойш ингээд DJ хийгээ явж байгаа. Тэгээд та бүхэн бас миний сетүүдийг ирж сонсоорой. Би бас энэ тэнд тоглож байгаа шүү. Тэгээд би ч гэсэн бас яг 64-тэй цагаан цоож ах шиг л баймаар. Гоё клабддаг те. Ibiza руугаа явцдаг, Ultra Music-а үзчихдэг те. Tomorrowland дээрээ очдог. Тийм. Би ч одоо 40-тэй гэдэг чинь 40-тэй гэдэг чинь 24 жилийн дараа 24 жилийн дараа би тэнд очих нэ. Тэгээд цагаан цоож ахта энэ гоё ийм гоё энергитэй. Тэгээд эн чинь маш олон хүний ингээд дотор нь байгаа энэ хайрцаг эвдэж яаж байгаа хөө. Дээрээс нь энэ клабын соёл гэдэг бол энэ бол их хотын соёл шүү. Клабд орохдоо хүн заавал гоё хувцас өмсдөг. Клабд орсон хүн шил шилээр нь арх уугаад мангартаа тасарч унаад байдаг. Клабд ороод хүн соёлжоод гардаг байхгүй да. Энэ бол амар том соёл. Монголд айгүй олон жил хааж хордог байсан. Харин ийм гоё ах нар байгаа учраас энэ одоо клабын соёл маань улам гоё болох болтугай. Тэгээд дахиад баяр хүргэе. Гоё юм. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гаар өндөрлж баярлаа. Өнөөдрийн энэ үзэгчд гэхдээ бүр амар гоё энержетик байна бүр ингээд. Бүр надаа бүр ингээд бүр энержи өгөөд тэгээд баярлалаа манайхаа. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо би ч одоо дандаа л нэг юм хэлж явах юм да. Төр маань төрийн данхаалт бол үнэхээр их шүү. Төрийн яана. Энэ төр гэхдээ нэр арай л амар данхааж байна. Энийхээ нэрээ одоо болио. Энийг хязгаарлахгүй бол болохгүй. Одоо бид нар байнга ярьж яг яах юм бэ гэхэлэр шүү дээ. Маш ойлгомжтой. Бид нар байнга ярьж хэлж явах хэвээр дээрэс нь энэ татваруудыг багасгах чиж төр данхаахад багассан шүү. Одоо тэгэл дахиад ингээл одоо өнөөдөр нэг залуу 7 хоног 5 хоногийн дотор 100 мянган хүний гарын үсэг цуглуулад өнөөдөр төсвийн байнгын ороолоо орчлоо. Энэ бол үр дүн багхгүй юу? Дээрэс нь лото ингээд бүхэл бүтэн улсын хурлын гишүүн нийгмийн даатгалыг бууруулъя гэдэг ингээд орж энэ үр дүн. Энэ яагаад ийм үр дүн гарч байгаа вэ гэхээр сошиал дээр та бүхэн татвараа буулгаач гэж бичсэний үр дүн багхгүй юу да. Тэгэхээр одоо бүгдээрээ яг энийгээ цааш нь үргэлжлүүлээ. Чихнээс нь хонхуй татвараа багасгая. Данхар төрийг жижиглээ яваанаа баярлаа. Холбогдорой. Амраз weekly show это. Хоолос очлоо. Fresh Пиоц. Оо энийг болоо. Энийг болоо. Please болчихлоо татгүй. Ой реклама яваа л да. Болоо наадгаас онцгойчтой гойчтой яваач. Яар тэнийг болоо. Ичмээр юм яасан. Харамсаагүй байх гэж найдан харин түүнээс гош чи ядар болсон.
Жирлээ дахвал огт татгалзахгүй дурсамжаа уудал киноноос чилүү киног бит хийсэн ганцуурсан гараа ганцхан тахиацсан Ой байсан чидэр арачиг яг л миний манучиг хизэж бартагдимгүй нэгэн амтаа хапасан хэдхэн цаг минут харамсахгүй байх гэж найдан харин түүнээс хойш чи яадаг болсон Зүгээр уулзах ганцаараа дуурлал сунжирсан